Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ бичлэгээр маркетинг платформ дээр барааны ангиллал хэрхэн үүсгэх, ангиллалын гол хэрэглээ гэсэн хоёр мэдээллийг хүргэе. За бүгдээрээ эхлээд шууд ангиллалаа үүсгэж үзье. Ангиллал үүсгэх алхмыг ойлгомжтой болгохын тулд би энэ жишээ ангиллуудыг бэлдсэн байна. Энэ ангиллууд нь эмхтэй утасны дэлгүүр, үндсэн ангилал нь гадуур утас, цамц, өмд юг гэсэн өмд юг шорт гэсэн юм гурван төрлийн категори утасардаг. Гадуур утсан дотроо 6 салдаг, цамцсан дотроо 5 салдаг, өмд юг шорт нь дахиад 5 салдаг ийм ангиллалыг үүсгэж үзэхээр мэдээллийг бэлдсэн байна. За энэ үүсгэсэн ангиллалын дагуу шууд ангиллалаа үүсгэж үзье. Ангиллалыг үүсгэхдээ маркетинг платформын ангилал зэсний баруун дээд буланд байрлах ангилал нэмэх товчийг дарна. За энэ ангилал дээр шууд эхний ангиллалаа үүсгэж эхлэе. Гадуур утас. Ангиллалын тайлбар хэсгийг заавал очих шаардлагагүй. Гол хэрэглээ нь энэ ангилал дотор ямар бараа орох вэ гэдэг нь ангиллалын нэрнээс шууд ойлгомжгүй үед бол тайлбарлаж өгөх шаардлагатай байдаг. Энд бол зөвхөн эмхтэй гадуур утас. За ингээд хадгалах дарахад эхний ангиллал маань үүссэн. За бүгдээрээ гараад үзье. За ингээд гадуур утас гэсэн ангиллал маань үүссэн байна. Одоо бүгдээрээ дахиад дараагийн ангиллалыг үүсгэе. Одоо өмнө баснаас нэг форм илүү болсон байгааг та бүхэн анзаарч байгаа. Энд эхний үүсгэсэн ангиллал маань үүссэн байдаг. Тэгэхээр одоо бүгдээрээ үүсгэсэн жишээний дагуу хүрмийг үүсгэж үзье. За хүрмийг үүсгэхдээ ангиллалын нэр дээр бичнэ. Үндсэн ангиллал дээр нь гадуур утсыг сонгож өгнө. За хадгалах төвчтарээ. За ингээ гараад үзэхээр тухайн хүрм гэдэг ангиллал маань гадуур утасны дотор байрлсан байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ дараагийн ангиллал буюу үндсэн ангиллалыг үүсгэж үзье. Цамц. За цамц гэдэг ангиллал маань үндсэн ангиллал аль нэг үндсэн ангиллалд хамаарахгүй учраас энэ хэсгийг хоос орхино. Хоос орхиод хадгалах дарлаа. За бүгдээрээ гараад үзье. За цамц маань ингээд энэ ангиллалын дотор биш гадна байж байгааг та бүхэн анзаарч байгаа. За ийм хэлбэрээр үндсэн ангиллалаа үүсгэжлээ. За дараагийн ангиллалыг үүсгэе. Дараагийн ангиллал маань свитер. За свитер маань цамц гэдэг ангиллал дотор багтах ёстой. За ингээ харах юм бол цамц дотор орсон байж байна. За энэ мэтлэн бүх ангиллуудаа бүгдийг нь оруулж дуусгана. За ингээд сая жишээ авсны дагуу бүх ангиллуудыг ингээ оруулж дууслаа. Тухайн ингээд ангиллууд бүгд энэ сумны дагуу харуулж байгаа. Тэгэхээр энэ ангиллуудыг байрыг нь солихын тулд энэ уртлын 6 ширхэг цэг дээр дараад дээшээ доошоо зөөх боломжтой байдаг. Байрлалыг нь сольж өгдөг. Мөн энэ дээдлийн хэсгийг ч гэсэн үндсэн том бүлгээр нь бас солих боломжтой байдаг гэсэн. Гэж байрлалыг нь сольж болдог. Тухайн ангиллалыг устгах засах боломжтой. Засах товчийг дарахаар үндсэн анхны оруулсан мэдээлэл байдаг. За бүгдээрээ одоо анх удаа ангиллаа оруулж байгаа учраас энэ барааны мэдээлэл байхгүй. Тухайн ангиллал доторх барааны мэдээлэл бол энэ доор чагсаалтаар харагдаж байдаг гэсэн үг. За ингээд ангиллал үүсгэх алхам маань ингээд болж байна. Одоо бүгдээрээ ангиллалын үндсэн хоёр хэрэглээтэй танилцъя. Энэ үүсгэсэн ангиллал маань хаана харагддаг вэ гэхээр эхлээд вебсайт харагддаг. Би жишээ болгоод манай маркетинг платформын зэсэн гэдэг жишээ дэлгүүрийн барааны чагсаалт цонхоор орсон байна. Тухайн ангиллал маань вебсайтын хэрэглэгчид харагдах барааны чагсаалт хэсгийн зүүн дээд буланд байрлахын фильтр хэсэг дээр байж идэг. Энэ нь хэрэглэгч тухайн ангиллал дээр дараад барааг фильтрдэж хэлбэр олоход нь тусалдаг гэсэн үг. Ангиллалын үндсэн хэрэглээ бол энэ. Хоёрдугаарт тухайн ангиллалыг вебсайтын нүүр хуудас болон бусад хуудасууд дээр байдаг энэ зурган дээр дарах үед эсвэл тухайн нэг ангиллал энэ цэснүүд дээр дарах үед эсвэл ийм товчууд дээр дарах үед тухайн ангиллал руу үсрэхээр холбож өгч болдог. Үндсэндээ тухайн ангиллалыг хэрэглэгчийг вебсайтаар зочлоход нь дагуулж хөтлөж авч явах бараануудаа харуулхад тухайн ангиллалыг ашигладаг гэсэн үг. Тэгэхээр үндсэн хоёр хэрэглээ маань ингээд болж байна. Нэг анхаарах зүйл байгаа. Тэр анхаарах зүйл маань ангиллал өөрөө цэснээс өөр байдаг. Цэс бол тусдаа энэ цэсэн дээр дарахад тухайн ангиллал руу үүснэ гэдэг холболт хийж өгч болдог. Тэгэхээр цэснээс ямар ялгаатай вэ гэдгийг цэс хэрхэн үүсгэх талаар манай заавраас та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
За энэ хүрээд өнөөдрийн бичлэг маань дуусж байна. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.